Бүгд нь өглөөний мэнд хүргэе. Улам капитал цаасны компаниас бэлтгэн хүргэдэг Market Update-ийн 64 дахь дугаар хэлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдрийн ярих сэдвийн хувьд бол сүүлийн өдрүүдэд болоод байгаа үйл явдлууд болон мэдээч Америк болон Ираны хоорондох дайны асуудал юу болж байгаа талаар за мөн энэ 7 хоногт олонний анхаарлын төвд байгаа чухал үйл явдлуудын талаар ерөөдөө ярилцаад явах болно. За тэгэхээр өчигдрийн байдлаар бол Америкийн зах зээл болон өнөөдрийн байдлаар Азийн зах зээл ерөнхийдөө тодорхой хэмжээний өсөлттэй бол хаагдаж өнөөдөр өглөө бол тодорхой хэмжээний өсөлттэйгээр бол нэгдэж байгаа тийм төв зөрхтэй байна. Тэгэхээр тухайлаад харах юм бол Филадельфиагийн хагас дамжуулагчийн индекс бол 144, Dow Jones индекс 0.3%, S&P 500 индекс бол 0.32%, Nasdaq индекс 0.66%, за Японы Nikkei индекс 0.83%, за Хонконгийн Hang индекс 0.7%, за мөн Солонгосын индекс буюу Kospi индекс бол 208%. За одоо 2.1% өсөлттэйгээр бол өглөөг эхлүүлээд байна. За тэгэхээр энэхүү өсөлтийн ард цаана яг ямар хуу байдалтай байгаад байгааг харах юм бол өчигдрийн харилцаагаар бол за өргөн хэрэглээний болон илүү уламжлалт зах зээл за тухайлах юм бол эрүүл мэнд за тэгээд санхүүгийн за тэгээд хэрэглэгчийн буюу одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зардаг дэлгүүрийн бизнес эрхэлдэг компаниудын хувьд бол харьцангуй уналттай. Харин технологи за тэр дундаа програм хангамж, хагас дамжуулагч буюу хардверийн салбарууд бол ерөнхийдөө өсөлттэй бол өчигдрийг бол хаасан байгаад байна. За тэгэхээр энэхүү өсөлтийн ард яг ямар хуу үйл явдал болж байна гэхээр за хагас дамжуулагч болон хардвер салбарын хувьд бол энэхүү 7 хоногт бол харьцангуй уналттай өдөр 7 хоног бол өнгөрүүлсэн байгаа. За тэгэхээр энэ бол мэдээж бидний өмнө үеүүдэд ярьж ирсэнчлэн за яг энэ AI-тай холбоотой зардлын өсөлт за тухайн зардлууд нь яг эргэж хизээ орлого болж орж ирэх тийм баталгаа боломж зах зээлийн багтаамж байгаа мó гэдэг асуудал талаас шалтгаалаад зах зээл дээр бол ерөнхийдөө ихтгэлгүй байдал бол үүсэж байгаа. За тэгэхээр энэ нөхцөл байдлаас шалтгаалan за яг энэ хагас дамжуулагч оны эхнээс эхлээд нэлийн эрчимтэй өсөлтөд үзүүлсэн хагас дамжуулагч за хардверийн салбарын компаниудад ерөнхийдөө нэлээд уналттай саруудыг бол сая сүүлийн 7 сараас эхлээд бол ерөнхийдөө үзүүлээд байгаа. За тэгвэл энэхүү үйл явдалтай холбоотойгоор яг зах зээлийн зүгээс, эдийн засгийн зүгээс яг улс төрийн зүгээс ямар хүчин зүйлүүд яг нөлөөлөд байна гэдээ авч үзэх юм бол ерөнхийдөө маш хоёр нөхцөл байдлаас шалтгаалаад байна. За эхнийх нь бол мэдээж бондын өгөөж, Америкийн урт хугацаа засгийн газрын бонд өгөөж, за тэгээд багийнх нь бол Трампын өрнөдөд байгаа худалдааны тарифын дайн. За дайн гэж хэлэхэд бол арай хэтрүүлэгтэй байх боломжтой. Тэгэхээр худалдааны тарифын эрсдэл бол ерөнхийдөө нэлээд нөлөөлөлттэй байгаад байна. За тэгвэл Америк Ираны хоорондох дайн энэ мөргөлдөө яг одоо юу болоод байна гэж хараад үзэх юм бол за тэгэхээр өчигдрийн мэдээллээр бол Иран болон Оман улсын хооронд орнуудын хоолойг тээврийн онгоцуудад нээлттэй болгох талаар яриа хэлэлцээр бол хийгдэж эхэлсэн байгаад байна. За тэгэхээр үүнтэй холбоотойгоор бол яг төр хугацаанд аюулгүй яг энэ үсээр дамжих аюулгүй хэсгийг яг гаргах талаар бол яриа хэлэлцээр бол яваад байна. За тэгэхээр тухайлбал харах юм бол хоолойн ойр орчимд тесрэх бөмбүүдийг цэвэрлж за ерөнхийдөө бүх хөлөг онгоцууд замаар зорчход бол аюулгүй байдлыг бол хангах талаар бол хэлэлцээр хийгдэт байгаа. За харин яг энэ хэлэлцээрийн голд бол мэдээж Америкийн нэгдсэн улс бол голлох тоглогч гол хэлэлцээрийн гишүүн байх ёстой байтал за Ираны зүгээс бол Америкийг бол энэ хэлэлцээрээс бол хассан байдалтай буюу сүүлийн 7 хоногудад Америк болон Ираны хооронд тодорхой хэмжээний яриа хэлэлцээр бол хийгдээгүй байдалтай байгаад байна. За тэгэхээр бид нэг ёсондоо энэ хоёр улсын хоорондын
хэлцээрийн тэр шугам бол ерөөхдөө тасалдсан байдалтай байгаа. За тэгэхээр үүнтэй холбоотойгоор мөн мэдээж Трампын зүгээс бол өөрийнхөө Truth Social хуудсан дээр бол ухаан бүс нутгийн одоо энэ Ормозын хоолойн ойр орчимдох бүх эсрэг бөмбөг төхөөрөмжүүдийг бол цэвэрлж дууссан гэсэн мэдээллийг бол өгöd байгаа. За тэгэхээр түүний зүгээс бол энэ хүү хэлцээр бол амжилттай явж байгаа гэсэн мэдээллийг бол зах зээл дээр бол хүргээд байгаа. Гэхдээ бодит байдал дээр бол Ираны зүгээс бол Трамптай бол тодорхой хэмжээний яриа хэлцээр уулзалтыг бол хийхгүй байгаад байгаа. За тэгээд сүүлийн өдрүүдэд бол мэдээж Трампын зүгээс бол Ираны эдийн засагт дарамт үзүүлэхийн тулд за мэдээж цэргийн үйл ажиллагаа явуулахгүйгээр эдийн засагт дарамт үзүүлэхийн тулд Ирантай бизнес хийж байгаа улс орнууд, бүс нутгийн улс орнууд за тэр дундаа мэдээж Хятад улс зэрэг орнуудад бол эдийн засгийн мөнгө хориг арах хэмжээг зөвхөн Иран дээр биш тухайн бизнес эрхэлж байгаа улс орнуудад ч мөн хориг арах хэмжээг бол авнаа гэдгийг бол анхааруулад байгаад байна. За тэгэхээр ерөнхийдөө хоёр улсын хооронд бол яриа хэлэлцээр явахгүй байгаа. За тэгээд Америк болон Иранаас гадна Оман улс бол энэ хүү хэлэлцээрт бол нэлээд нөлөө бүхий оролцож байгаа гэдэг үл энэ сүүлийн мэдээлэлээс бол харж болохоор байна. За тэгэхээр энэс шалтгаалаад иймэрхүү байдлаас шалтгаалаад Америкийн нэгдсэн улсаас бол ойрох домогдын бүс нутгуудад бол зарим дипломат ажилтнуудаа буюу за элчин сайд за бусад дипломат ажилтнуудыг бол буцаан илгээж суурьшуулж эхэлсэн нь бол ерөөд мөргөлдөн ойрын хугацаанд бол дахин уртдах хэмжээтэй бол буцангуу бага байна гэж ерөөд үзэж байгаа учраас яг Америкийн зөвсөс бол өөрийн иргэдээ өөрийн ажилтнуудаа бол бүс нутгааруу илгээж эхэлсэн байгааг бол мэдж болохоор. За тэгэхээр энэхүү нөхцөл байдлаас шалтгаалаад Брент газрын төсний үн бол за 8 сарын 24 буюу нэг дэх өдрөөс хойш нэг ойролцоогоор 7 за 8% бол буурсан үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр энийг бол зах зээл ойрох домогдын энэ хүн нөхцөл байдал мөргөлдөөн нь илүү хэмжих байдалтай дэлхийн газрын төсний нийлүүлэлтэнд бол эрсдэл бага байна гэж үзэж байна гэж харж болохоор байна. Тэгэхээр дайны хувьд бол юм байна. За тэгэхээр мэдээж дараагийн зах зээл дээр чухал нөлөө бүхий компани тайлбараа танилцуулж байгаа. За тэр бол мэдээч Nvidia компани байгаа. Nvidia компанийн хувьд өнөө орой буюу 3 дахь өдрийн орой маркет хаагдсны дараа өөрийн санхүүгийн 26 оны 2 дугаар бэлтгэлийн бензин болт хэлцүүлэх. За тэгэхээр зах зээл бол энэхүү тайлан дээр бол нэлээд анхаарал өгч хандуулж ажиглаж байгаа. Тэгэхээр яагаад вэ гэхээр мэдээч Nvidia-гийн тайлангаас шалтгаалаад анхаарах хэрэгтэй хэд хэдэн зүйл байна. Тэгэхээр Nvidia-гийн тайлангийн яг үзүүлэлтээс шалтгаалаад тэр чипийн борлуулалт за тэр процессоруудын борлуулалтын үр дүнд бол AI чипийн яг зах зээл дэх давмгай байр суурь хадгалж чадж байгаа хэсэг нь. За тэгээд AI дэд бүтцийн хөрөнгө оруулалт ер нь салбарын түвшинд ямархуу байгаа байдалтай вэ? За тэгээд энэ цаашаа үргэлжлэх юм уу гэсэн тэр төсөөлөл хүлээлтийг бол тэрэнд бол хариулт болох тийм тайлан бол гарахаар байгаа. Тэгэхээр зах зээлийн зүгээс л юу гэж хүлээж байна гэхээр энэхүү тайлангийн улирлын хувьд бол компани борлуулалтын орлогыг өмнөх оны муу ихтэй харьцуулах юм бол за 92 тэрбум $, төгрөг буюу өмнөх оны муу ихтэй харьцуулахад бол нэг арилсан 2 дахин нэмэгдсэн борлуулалтын орлогыг бол доор хаяж үзүүлнэ гэсэн хүлээлтийг бол зах зээл дээр болон бусад шинжилжт бол хүлээлттэй байгаад байна. За тэгэхээр мэдээж Nvidia-гийн хувьд бол сүүлийн улирлуудад сүүлийн жилүүдэд бол зах зээлийн хүлээлт шинжээчдийн хүлээлт тооцоололоос бол давсан үзүүлэлтийг бол бүрт бол үзүүлээд байгаад байгаа. За тэгэхээр мэдээж энэ компани зүгээс бол сайн тайлан бол танилцуулж байна гэж бол дүгнж болохоор байна. Гэхдээ одоо бол яг энэ хагас дамжуулагч хардвер, чип үйлдвэрлэлийн салбарын компаниуд бол зах зээл дээр бол өндөрөөр хөндлөгдсөн. За ирээдүйн борлуулалтын орлогын тэр хэмжээний өсөлтүүд бол одоогийн үнд бол шингэсэн гэсэн хүлээлт бол зах зээл дээр бол үүссэн байгаад байна.
За тэгэхээр Nvidia-гийн хувьд бол хэдий сайн танилцуулна гэсэн хүлээлттэй. За зах зээлийн тооцоол хүлээлтийг бол давна гэсэн хүлээлттэй байгаа хэдий ч өмнөх улирлуудын тайланг бол хараад үзэх юм бол тухайн үеүдд бол тайлан танилцуулсны дараа онцлогтой төр зургуудыг үзүүлэх та. Тэгэхээр энэ нь бол юу илэрхийлж байна гэхээр зах зээл дээр бол нэлээд өндөр, маш өндөр хүлээлт борлуулалтын орлого цэвэр маш их хүлээлттэй зах зээл дээр аль хэдийн үзүүлсэн хүлээлттэй байгаад байгаа учраас хэдий сайн тайлан танилцуулсан хэдий ч энэ нь зах зээл дээр бол хангалтгүй үр дүн бол үзүүлээд байна гэж үзэж байгаа. Сайн тайлан бол зах зээл дээр бол хангалтгүй байгаа гэсэн. За тэгэхээр яг ямар тайлан танилцуулж ийж яг зах зээл дээр хувьцааны ханш за мөн салбарын төвшинж яг өсөлтийг үзүүлэх юм бэ гэх юм бол мэдээж энэ хүлээлтийг давсан өндөр өсөлтийг үзүүлэх шаардлагатай буюу за тухайн улирлын борлуулалтын орлого бол дор хаяж тооцоололоос бол өндөр үзүүлэлтийг үзүүлэх. За мэдээж дараагийн улирлын хамгаал буюу гайденсийг өндрөөр хамгаалах ёстой гэсэн хүлээлтийг бол хийсгээд байна. За тэгэхээр энэ удаагийн тайланг бол зах зээлийн өндөр хүлээлтэнд хүргүй тохиолдолд буюу хөрөнгө оруулагчдын зүгээс болон зах зээлийн зүгээс энэхүү тайлан хангалтгүй гэж үзэх юм бол за зөвхөн Nvidia компани хувьцааны хувьд биш түүнээс гадна чип үйлдвэрлэл, загварчлал буюу одоо Micron, за Marvell, за тэгээд SanDisk гэх мэт бусад компаниудад бол нөлөө үзүүлж за тухайн салбарын ирээдүйн нөхцөлтөд бол итгэл буурснаас шалтгаалж сүүлийн саруудад үргэлжлээд байгаа энэ нөхцөл амжилттай технологийн компаниудын хувьцааны үнийн амжилттай болцоос үргэлжлэх эрсдэлтэй гэж харж болох байгаа. Энэхүү компаниудаас гарсан хөрөнгөний урсгал буюу энэхүү компаниудаас өөрсдийн позицийг хааж гаргасан тэр хөрөнгө оруулагчид за институцүүд яг хаашаага хөрөнгө оруулалт хийгээд байгаа тухайн энэ хөрөнгөний урсгал хаашаа чиглээд байна гэдгийг бол тодорхойлох нь бол шаардлагатай байгаа. За тэгэхээр мэдээж энэ нь бол крипто зах зээл буюу тэр дундаа биткойн руу бол хүчтэй шилжиж байгаа гэдэг нь сүүлийн өдрүүдэд үргэлжлээд байгаа юм. Биткойны болон алтны огцон өсөлтүүдээс бол харж болохоор байна. За тэгэхээр үүнээс гадна энэ хөрөнгө шилжилтээс гадна бол зах зээл дээр мөн бондын зах зээл буюу Америк нэгдсэн улсын урт хугацаат бонд руу бол хөрөнгө оруулагчид бол нэлээд хөрөнгөнийг бол хуваарлж эхэлсэн гэдгийг бол тухайн бондын өгөөжөөс урт хугацаат бондын өгөөжөөс бол харах боломжтой байгаа. За тэгэхээр бондын өгөөжийн хувьд бол сүүлийн за он гарснаас хойш 2 сарын дундаас за 3 сарын эхээс эхлээд бол бондын өгөөж бол за ойролцоогоор 20% орчим бол өнөөдрийг хүртэл бол өссөн байдалтай буюу одоогийн байдлаар 4.6% орчимд хүртэл өссөн байгаа. За тэгэхээр энэ нь бол зах зээл дээр бол илүү эрсдэлгүй хөрөнгө оруулалтууд буюу за хувьцаа за тэр дунд технологийн компаниудын хувьцаанаас бол зах зээл илүү татгалзах хөрөнгө шилжүүлж эхэлснийг бол хэрэгтэй харах боломжтой байна. За тэгэхээр энэхүү бондын өгөөж бол өсөж байгаа шалтгаан нь мэдээж эрэлт нэмэгдэж байгаа учраас эрэлт буюу худалдан авалтын хэмжээ нэмэгдэж байгаа учраас бол бондын өгөөж бол өсөж байна гэсэн мэдээлэл тохиогдол өгч байгаа. За тэгэхээр үүнтэй холбогдуулан Америкийн төрийн сангаас бол өмнөх одоо энэ бондын буцаан худалдан авалтуудыг бол нэг 2 дахин нэмэгдүүлэх тэр мэдээллийг бол хийгээд байгаа. За тэгэхээр тухайн мэдээллийн хүрээнд бол зах зээл дээр бол тодорхой хэмжээний бууралт бол тухайн мэдээлэл гарах үед бол бондын өгөөж бол буурсан дүр зураг бол ажиллагдсан. Гэсэн хэдий ч тэр мэдээлэлээс хойш нэг 3-4 цагийн дараа бол буцаад яг өмнөх түвшиндээ бол хүрсэн байгаа нь бол зах зээлийн зүгээс бол цаашдаа бодлогын хөө өсөх, за инфляц бол өндөр түвшинд хадгалагдах юм байна гэсэн хүлээлт бол зах зээл дээр бол тогтсон байна гэдгийг л харж болох юм байна. За тэгэхээр үүнээс шалтгаалаад хөрөнгө оруулагчид институцүүд илүү өрсөлдөлгүй хөрөнгө оруулалт, тогтмол өгөөж өгөх тэр хөрөнгө оруулалтууд руу бол тэр хэрэгслүүд рүү хөрөнгө оруулалтаа шилжүүлээд байна гэсэн дүр зургийг бол харж болохоор байна.
За тэгэхээр үүнтэй холбоотойгоор бас зах зээл дээр одоо нэмэлтээр гарах хүмүүсийн анхаарлын төвд байгаа үйл явдал бол за Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн сангийн шинэ тэргүүн Кевин Warsh-ийн шинэ одоо ихтгэл Америкийн Jackson Hole эдийн засгийн уулзалт дээр бол хийгдэх байгаа. За тэгэхээр энэ Jackson Hole гэдэг нь бол Америкийн нэгдсэн улсын за Wyoming мужийн Jackson Hole хүндэд жил бүр зохион байгуулагддаг эдийн засгийн томоохон одоо арга хэмжээ байгаад байна. За тэгвэл энэ арга хэмжээ яг яагаад чухал вэ? Яг Kevin Warsh энэхүү уулзалтад оролцоход болж байгаа вэ гэхээр Jackson Hole нь бол дэлхийн төв банкуд, за эдийн засагчид, бодлого боловсруулагчид, за төрийн зүтгэлтнүүд гэх мэт болон бүхэн зах зээлийн оролцогчдыг бол нэг газар цуглуулж тухайн өдрийн үйл ажиллагаа өрнөж за одоо энэ дэлхийн зах зээл, дэлхийн эдийн засаг, за тухайн тус улсуудын эдийн засаг, хөрөнгөний зах зээл, бүхэн зах зээлийг ямар хөө нөхцөл байдалтай байгаа юм бэ гэдэг талаар бол яриа хэлцээр өрнүүлдэг тийм уулзалт байгаад байна. За тэгэхээр Kevin Warsh-ийн зүгээс бол энэхүү ихтгэлтэй бол богино хугацааны мөнгөний бодлогын асуудлыг хүндхүү эсвэл урт хугацааны бодлогын зарчим чиг хандлагын талаар ярих уу гэдгээ бол нэг эцэслэн одоогор л тодорхойлохгүй байгаа буюу ямар нэгэн мэдээлэл бол гаргаагүй байгаа. Гэхдээ харин энэ мэдээлэлтэй холбоотойгоор хараад үзэх юм бол Kevin Warsh бол анх энэхүү албан тушаал авахтаа бол холбооны нөөцийн сангийн цаашдын бодлогын зорилтууд, бодлогын төлөвлөгөө, бодлогын хүүгийн ирээдүйн таамаглал гэх зэргийг бол зах зээл дээр мэддэхгүй гэсэн тэр мэдээллийг бол тухайн үедээ хийгээд байсан. Тэгэхээр энэ нь бол зах зээл дээр ямар нэгэн зах зээлийн холбооны нөөцийн сангийн бодлогын зүгээс бол хөрөнгөний зах зээл, за санхүүгийн зах зээл дээр бол нөлөөллийг бол өмнө нь мэддэхгүй, нөлөөллийг харьцангуй бага хүрээнд ажиллана гэсэн бол мэдээлэл хийгээд байсан тэр холбоотойгоор авч үзэх юм бол энэхүү уулзалтаар бол яг цаашдын холбооны нөөцийн сангийн цаашдын одоо ирэх улирлуудын ирэх саруудын бодлогын хүүний өөрчлөлтийн талаарх бол мэдээллийг бол хийхгүй харин илүү зах зээлийн нөхцөл байдлын бодит байдлыг яг холбооны нөөцийн сан болон Kevin Warsh юу гэж дүгнж үнэлж байгаа вэ гэдэг талаар л мэдээллийг бол хийх болов гэсэн хөдөлгөөнтэй байна. За тэгэхээр сүүлийн үед мэдээ сая ярьсан бондын өгөөж огцом өссөн хүн зах зээл тодорхойгүй байдал маш их хэмжээгээр нэмэгдсэн нь яг түүний энэхүү яг энэ уулзалт төр хийж байгаа анхны илтгэлийн ач холбогдлыг бол олон бүр нэмэгдүүлж байгаа. За хэдий яг бодлогын хүүгийн талаар мэдээлэл цаашдаа яах талаар мэдээлэл өгөхгүй байх боломжтой хэдий ч яг энэ холбооны нөөцийн болон Kevin Warsh-ийн зүгээс яг ямар бодлого зах зээлийн юу гэж харж байгаа, юу гэж дүгнж байгаа гэсэн талаар мэдээллийг бол хийх нь бол зах зээл дээр гэж бүгдэлтэй мэдээлэл болно гэж харж болохоор байна. За тэгэхээр ерөнхийдөө энэ хүн мэдээлэлтэй холбоотойгоор хараад үзэх юм бол санхүүгийн зах зээл бол Warsh-ийн ихтгэлээс өмнө сая ярьсан мэдээллүүд одоо энэ бондын өгөөж гэх мэт энэ мэдээлэлтэй холбоотойгоор хүн өгөөжийн өсөлттэй холбоотойгоос харж үзэх юм бол зах зээл бол аль хэдийн яг өөрийн дүгнэлтийг бол хийчихсэн байгаа. Тийм харж болохоор байна. За тэгэхээр энийг тодруулаад цаашаа яг задлж ярих юм бол зах зээлд оролцогчд бол холбооны нөөцийн сангийн бодлогын хүү өнөхөөс өндөр түвшинд байх шаардлагатай гэсэн байр суурь бол аль хэдийн хүлээн зөвшөөрөж шилжчихсэн гэж харж болохоор байна. За тэгэхээр бондын өгөөжийн хүү бол цаашдаа өснө, за энэ хэмжээнд хатгалагдана гэж хүлээж байгаа шалтгаан нь бол мэдээж бодлогын хүү бол буурахгүй, бодлогын хүү бол илүү өсөх хандлага руу за инфляц бол өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байх боломжтой гэдэг бол үнэлж хэлсэн шалтгаалаад зах зээл дээр энэ хүү үйл явдлууд бол өрнөдөө нэ гэж тайлбарлаж болохоор байна. За тэгэхээр Америкийн нэгдсэн улсын инфляц бол холбооны нөөцийн сангийн 2% зорилттой түвшнээс бол дээш түвшинд бол 5 жилээс илүү хугацаанд батлагдсан байдалтай байна. Тэгэхээр үүний зэрэгцээ холбооны нөөцийн сангийн нээлттэй зах зээлийн хороо буюу за тэр бодлого боловсруулагчдын зарим гишүүд бол инфляцийг зорилттой түвшинд буулгахын тулд бодлогын хөвг бол нэмэгдүүлэхгүй утга нь одоо сүүлийн 2 мэдээллийн хүрээнд бол яг нэг түвшиндээ бол барьсан байгаа даа. За тэгэхээр энэхүү бодлогын хөвг нэмэгдүүлэхгүй утга нь бол төв банкны ихтгэлцэл. За тэгээд бодлогын нэр бүндэд бол сөргөөр нөлөөлж болсгүй гэж бол хэлсэн байр суурьтай бол байгаа даа.
За тэгэхээр энэ нь бол бондын зах зээл дээр өгөөжийн өсөлтөөр сая хэлсэнчлэн бол хэлж байна гэж харж болохоор. Тэгэхээр бондын өгөөж бол өсөх нь хөрөнгө оруулагчид цаашаа инфляц болон бодлогын хүү өндөр хэвээр үргэлжилнэ гэж үзэж байгаа юм бол нэг илэрхийлэл гэж бол шууд хэлэхэд бол хэлсдэхгүй гэж бол бодож болохоор байгаа. За тэгэхээр энэхүү мэдээллийн хүрээнд бол мэдээж Washing яг цаашдын зах зээлийг яг юу гэж хэлж байгаа зах зээлтэй болоод байгаа үйл явдлуудыг яг юу гэж харж байгаа. За үнэхээр инфляц буурах юм уу буурахгүй юм гэдэг тал дээр ямар хөө байр суурьтай байгаад байгаа юм бэ гэдгийг харж болохоор байгаа. Тэгэхээр 7 дугаар сарын 28-ны 29-нд болсон холбооны нөөцийн сангийн бодлого боловсруулагчдын хурлын тэмдэглэлт бол сангийн бодлого боловсруулагчдын дунд бол инфляцийн талаар санаа зовнил бол нэмэгдсэн нь бол тухайн мэдээлэлээс бол харж болохоор байна. За тэгэхээр зарим гишүүд бодлогын хөв нэмэгдүүлэхийг хит удаах нь цаашид илүү огцсон өндөр өртөгтэй хуулийн хүүгийн өсөлт хийх шаардлагатай болох нь зах зээл дээр бол шокыг бол үүсгэнэ гэж үзэж байгаа. Буюу инфляц удаан хугацаанд өндөр хэвээр үргэлжлэл дараа нь түүнийг хязгаарлахын тулд бодлогын хүүг илүү их хэмжээгээр буюу одоо 0.5-аас илүү буюу магадгүй 1% орчим хэмжээгээр өсөх шаардлага гарч болцсохгүй гэсэн байр суурьтай байгаад байна. За харин нөгөө хэсэг нь бол инфляц 2% зорилтоос удаан хугацаанд дээгүүр байх тусам олон нийт холбооны нөөцийн санд инфляцийг зорилттой түвшинд бууруулах хангалттай биелүүлнэ гэдэгт бол итгэлээ алдаж яг холбооны нөөцийн сангийн үйл ажиллагаанд бол эргэлзэж холбооны нөөцийн сангийг ажиллаа хийж чадахгүй байна гэж бол үзэхтэй гэж бол үзэж байгаа. За тэгэхээр яг энэ сэдвийг бол яг дүгнээд яг маш товч хэлэх юм бол Kevin Walsh бол Walsh-ийн Jackson Hole тэр анхны ихтгэл нь энгийн нэг яг академик ихтгэл буюу одоо энгийн онлын асуудлууд ярих биш. Энээс илүү ач холбогдолтой үйл явдал болохоор байна гэж хараад байна. За тэгэхээр түүний хувьд бол Kevin Walsh-ийн хувьд бол яг дөрвөн том сэрэлт байгаа нь. За нэгдүгээрт инфляц. За инфляц 2% зорилттой түвшнээс удаан хугацаанд өндөр хэвээр байгаад байгаа энэ нөхцөл байдалд холбооны нөөцийн санхүүгээ нэмэгдүүлэх шаардлагатай болцсохгүй. За тэгээ хоёрт бол мэдээж бондын зах зээл буюу урт хугацааны бондын өгөөж өсөж байгаа энэ нөхцөл байдал нь хөрөнгө оруулагчид өндөр инфляц болон өндөр хүү удаан үргэлжлэнэ гэж үзэж байгааг бол харуулж байгаа. Тэгээд төрийн сангийн бодлогын хувьд бол засгийн газрын үүрэг нэмэгдэж төрийн сан бол бондын зах зээлд илүү идэвхтэй оролцож байгаа нь бол холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд бол тухайн орчныг бол улам төвөгтэй яг тодорхой шийдвэрүүдийг гаргахад бас төвөгтэй орчныг бол бүрдүүлж байгаа гэж харж болохоор байна. За тэгэхээр энэс гадна бол мэдээж төв банкны хараат бус байдал маш чухал анхаарал хэрэгтэй байна. Тэгэхээр энэ тухайлаад авч үзэх юм бол эвлэгч Дональд Трампын хувьд бол Kevin Walsh-ийг энэ албан тушаалаа авахт нь бол бодлогын хөвөг бол бууруулах байхаа гэсэн хүлээлттэй. За мөн тэр ялаач мөн хэд удаа илэрхийлсэн байдалтай байгаа. За энэ хүү харилцаа болон яг түүний бодлогын хөвөг бууруулах хүсэл нь яг Walsh-ийн бие даасан байдлын талаарх яг зах зээлийн асуултыг бол нэмэгдүүлж байгаа гэж бол харж байна. За тэгэхээр энэ хүү дөрвөн асуудлуудад бол энэхүү уулзалтаар энэхүү ихтгэлээр бол тодорхой хэмжээний хариултуудыг бол өгөх болов гэсэн зах зээлийн хүлээлт бол өндөр байгаа. За тэгэхээр энэхүү мэдээлэлтэй энэхүү уулзалт ихтгэлтэй холбоотойгоор зах зээл дээр бол тодорхой хэмжээний хөдөлгөөн бол гарч ирэх боломжтой. За савлгаа бол үүсэх боломжтой гэж харж байгаа байна. За тэгэхээр яг энэ Walsh-ийн мэдээлэлээс бол хүү буурах уу эсвэл өсөх үү гэсэн хариулт бол гайх биш. Тэгэхээр холбооны нөөцийн сан инфляц бондын өгөөж засгийн газрын долларын ханш болон дэлхийн хөрөнгөний зах зээлийн өөрчлөлтийг хэлбэр харж байгаа. За мөн эдгээр хүчин зүйлсийн хоорондын уялдааг хэрхэн тооцож буй бол батхыг бол өсөж байна гэж болж болохоор байна. За тэгэхээр энэ хүү 7 оны хувьд бол өнөөдрийн хувьд бол нэлээд Nvidia-гийн тайлбартай холбоотойгоор технологийн компаниуд үзсэн бол савс хүлээлттэй. За энэ бол дэшиг нэмэлт мэдээж доош. За тэгэхээр зах зээлийн хүлээлт хэр өндөр байгаа нь бол энэхүү тайлбараас бол харж хэдий сайн тайлбар хэлцүүлсэн ч гэсэн
зээл тухайн тайлбарын үзүүлэлтийг онцлоггүй гэж үзэх юм бол за энэ хүү салбар дах итгэл бол буурах магадaltaй гэж харж болохоор байгаа. За тэгэхээр энэ хүн мэдээллүүд болон бусдаа мэдээлэлтэй холбоотой зөвхөн мэдээлэл медиагийн тайлбартай холбоотой мэдээллийг та бүхэн цаг алдалгүй авахыг хүсэх юм бол манай Viber group-т нэгдээрэй гэж хүсэж байна. За тэгэхээр өнөөдрийн маркет апдейт ингээд дуусгая. Баярлалаа. Баярлалаа.